Сайн байцгаана уу? Өнөөдрийн энэ бичлэгээр би Монгол бүтээгдсэн хүүхдийн анимашн болох Болцгор найзуудын талаар товч бөгөөд ойлгомжтой тайлбарлах болно. Болцгор найзууд анимашны Монголын болцгор хүүхдийн контентын продакшн бүтээсэн. Энэ продакшн нь хүүхдэд зориулсан анимашн, комик, маскот, шоу зэрэг контент хийдэг үндэсний брэнд юм. Болцгор найзууд нь уг продакшны хүүхдэд чиглэсэн гол төслүүдийн нэг юм. Энэхүү анимашн 2D хэлбэрээр бүтээгдсэн бүтээх явц нь хэд хэдэн үе шаттай. Эхлээд анги бүрийн санаа зохиолыг боловсруулж дараа нь болцгор болон түүний найзуудын дүрийн дизайныг гаргасан. Үүний дараа storyboard зурж компьютер програм ашиглан хөдөлгөөн оруулж эцэст нь дуу оруулалт эвлүүлгийн ажлыг хийж бэлэн болгосон. Болцгор найзууд анимашныг албан ёсоор хэдэн хүн ажилланыг зарлаагүй боловч зохиолч, зураач, аниматор, дуу эвлүүлэгч, продюсер зэрэг ойролцоогоор 5-10 хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан гэж бодож байна. Зохиол нь болцгор продакшны бүтээлч багийн хамтын ажиллагааны үр дүн гэж үздэг. Болцгор анимашны Монголын хүүхдийн өдөр тутмын амьдралаас санаа аван хийсэн гэж дүгнэж байна. Болцгор найзууд анимашны гол санаа нь найз нөхөрлөл, сайхан сэтгэл, хамтын ажиллагаа юм. Анги бүрт болцгор болон түүний найзууд өдөр тутмын энгийн асуудалтай тулгарч эцэст нь зөв шийдэлд хүрдэг. Ингэснээр хүүхдэд зөв буруу ялгах, уучлах, бусдыг ойлгох ойлголтыг үлэрлэн харуулдаг. Болцгор найзууд анимашны нэг анги дунджаар 3-6 минут үргэлжилдэг. Энэ хугацаанд бага насны хүүхдийн анхаарал сарнихгүй байх агуулгыг ойлгож хүлээж авахд тохиромжтой. Ингэснээр анги бүр хүүхдэд найз нөхөрлөл, уучлал, хамтын ажиллагаа, зөв буруу ялгах ойлголтыг энгийн байдлаар ойлгуулдаг. Анимашн дээр ихэвчлэн найзууд хамт тоглох, маргах, эвлэрэх, бие биедээ туслах зэрэг үйл явдлууд гардаг. Хүүхдэд үзүүлэх нөлөөний хувьд болцгор найзууд нь зөв зан төлөвшүүлэх, найзтайгаа зөв харилцах, монгол хэлээр ойлголт авах боломжийг олгодог. Дүгнэж хэлбэл болцгор найзууд нь Монголын хүүхдийн анимашны салбарт бүтээгдсэн. Энгийн боловч хүмүүжлийн ач холбогдолтой хүүхдэд эерэг нөлөө үзүүлэх зорилготой бүтээл юм.